Сайн байцгаана уу? Монголын нийт оюутан залуучууд та бүхнийхээ энэ өдрийн тань амрыг алтхан мэдчилж байна. Ардсан оюутны холбооноос төрийн зүгээс Монголын нийт оюутан залуучуудад чиглэсэн тэтгэлэг, тэтгэмж, тусламж, зээлтэй холбоотой мэдээллийг та бүхэндээ нэгдсэн байдлаар хүргэхэд бэлэн боллоо. Тэгэхээр юуны түрүүнд өнөөдрийн мэдээллийг нийт оюутан залуучууд, эцэг эхчүүд болон нийт Монголынхаа ард түмэнд зориулан хүргэж байна. Учир нь юу вэ гэхээр нийт ихтэй сургуулийн оюутан залуучуудаас судалгаа авч үзэхэд 10 оюутан тутмын 6-аас 7 төрийн зүгээс оюутанд зориулсан тэтгэлэг, тэтгэмж, тусламж, зээлийн талаар мэдээллийг мэддэггүй гэсэн хариултыг өгсөн болохоор өнөөдрийн мэдээллийг та бүхэнд бас хүргэж байна. За тэгэхээр өнөөдөр үндсэн 4 гол зүйлийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэсэн байгаа. Өнөөдөр ялангуяа дээд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулиудын талаарх товч мэдээллийг та бүхэндээ хүргэе. Хоёр дахь нь оюутан чиглэсэн тэтгэлэг, хөнгөлөлт, тэтгэмж, тусламж, зээлийн талаар мэдээллийг бас та бүхэндээ хүргэе. Гурав дахь нь өнөөдөр ялангуяа гадаадын ихтэй сургуульд суралцахыг хүссэн оюутан залуучуудын тоо жилээс жилд өссөөр байгаа. Гадаадын тэтгэлэг хэрхэн зарлагдсан талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж, ингээ эцэст нь өөрсдийн санал бодлыг та бүхэндээ товчхон хүргэснээр өнөөдрийн та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл дуусгуулна. Тэгэхээр нэгдүгээр асуудал буюу Монголын дээд боловсролын салбарын талаарх товч статистик мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр 2017-оос 2018 оны мэдээлэл бол хамгийн сүүлийн байдлын мэдээлэлээр бол гарч ирж байгаа. Боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яам жил болгоны 11 сард багтаж тухайн жилийн хичээлийн жилийн мэдээллийг бол гаргадаг байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн байдлын албан ёсны мэдээллээр Монгол улсын хэмжээнд өнөөдөр нийтдээ 96 ихтэй сургууль байгаа. 96 ихтэй сургуулийн 35 нь их сургууль, 52 нь дээд сургууль, коллеж 6, гадаадын салбар сургууль 3 сургууль байдгаар Монголын дээд боловсролын салбар өнөөдөр оршин тогтнож байна. Тэгэхээр дараагийн слайдыг хамтдаа харцгаая. Ихтэй сургууль суралцж байгаа оюутны тоо. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийтдээ хамгийн сүүлийн үеийн албан ёсны мэдээллээр 155,248 оюутан Монгол улсын хэмжээнд суралцж байна. Үүнд төрийн өмчийн сургууль суралцж байгаа оюутны тоо 89,473, төрийн бус буюу хувийн хвшлийн сургуульд суралцж байгаа оюутны тоо 65,628 оюутан суралцдаг байна. Эндээс гол үндсэндээ оюутны статистик мэдээллийг та бүхэн дурдж үзэхэд ялангуяа төрийн өмчийн ихтэй сургууль суралцж байгаа оюутны тоо жилээс жилд бол нэмэгдэж байна. Мөн үүнээс гадна ихтэй сургуульд суралцахыг хүсдэг оюутнуудын тоо судалгаагаар бол их гэж гардаг. Энэ ч өнөөдрийн яг энэ статистик мэдээлэлээс харахад нийт ихтэй сургуульд 130,869 оюутан, дээд сургуульд 17,000 оюутан, хөдөө орон нутагт нийтдээ 6,500 оюутан сурдаг гэсэн мэдээлэл бол эндээс харагдж байгаамаа. За дараагийн слайдыг хамтдаа харцгаая. За дээд боловсролын салбарын бакалаврын түвшин нийтдээ 130,484 оюутан суралцж байна. Магистрийн түвшинд 20,345 оюутан суралцж байна. Докторийн түвшинд 4,295 оюутан суралцдаг байна. Энэ нийт Монгол Улсын хэмжээнд байгаа оюутан залуучуудыг хүүсийн хувьд харьцуулж үзвэл нийтдээ 42,4% нь эрэгтэй, 57,6% нь эмэгтэй гэсэн байдлаар бакалаврын түвшинд. За гэх мэтчлэн нийт ерөнхийдөө масс бол эмэгтэй масс бол давмгайлж суралцдаг гэсэн статистик харагдж байна. За дараагийн слайдыг хамтдаа харцгаая. Дээд боловсролын салбарт суралцж байгаа оюутан залуучуудаас дотор байранд амьдардаг оюутны мэдээллийг хамтдаа харъя. Нийт дотор байранд суухаар саналаа өгсөн оюутан ойролцоогоор 12,590 оюутан байдаг бол үүний өгсөн саналаас оюутны дотор байранд орж амьдардаг оюутны тоо нь 12,374 буюу бараг 100% гүйцэтгэлтэйгээр дотор байранд орж амьдардаг гэсэн судалгаа эндээс харагдж байгаа. Монгол улсад гадаадын ихтэй сургууль, гадаадын улс орнуудаас бас оюутан залуучууд суралцдаг. Тэгэхээр гадаадын ихтэй сургуулиудаас суралцагчдын одоо улсын тоог авч үзвэл нийтдээ 32 улсаас суралцдаг гэсэн юм статистик байгаа. За ингээд дараагийн нэг чухал слайдыг авч үзье. Ялангуяа өнөөдөр хамгийн сүүлийн мэдээллээр 155,248 оюутан Монгол улсын хэмжээнд суралцж байгаа бол нийт төгсөгчдийн одоо жишээ нь дундаж төгсөгчдийн тоог авч үзэхэд 35,889 оюутан хамгийн сүүлийн байдлаар бол жил дунджаар бол төгсдөг бол нийт төгсөгчдийн ердөө 31% нь ажлын байртай болтгоо гэсэн юм судалгаа байгаа. Тэгэхээр өнөөдөр ялангуяа дээд боловсролын салбарын сургалтын чанар энэ төгсөөд ажлын байранд орж байгаа энэ хуваар үнэлдэм болвол дээд боловсролын салбарын сургалтын чанар муу байна гэдг нь харагдж байгаамаа. За ингээд өнөөдрийн гол сэдв рүүгээ оръё.
ялангуяа төрийн зүгээс оюутан чиглэсэн тэтгэлэг, хөнгөлөлт, тусламж, зээлийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргье. Яг энэ сэдвийг энэ бүлгийг эхлэхээс өмнө Монголын нийт оюутан залуучууд түүний ард байгаа эцэг эхчүүд та бүхнийг бас анхаарлаа хандуулахыг бас хүсье. За тэгэхээр юуны түрүүнд Монгол Улсын хэмжээнд Монгол Улсын засгийн газрын холбогдох тогтоолуудын хүрээнд оюутанд зориулагдсан тэтгэлэг, тэтгэмж, тусламж, зээлийг бол үндсэн 3 бүлэг болгон багцуулган ойлгож болно. Нэгдүгээр нь үндэсний тэтгэлэг, хоёр дахь нь урамшууллын тэтгэлэг, гурав дахь нь сургалтын төлбөр, амжиргааны зардал гэсэн ийм 3 үндсэн хэсэгт хувааж болж байгаа. За тэгэхээр нэгдүгээр нь бол үндэсний тэтгэлэг. За тэгэхээр яг энэ нийт 3 бүлэгт хуваалгүйгээр нийтдээ ерөнхийдөө олгогдож байгаа тэтгэлгүүдийг багцлаад та бүхэндээ бас дарааллуулад хэлье. За олгогдож буй тэтгэлэг, тавигдж буй шаардлагуудыг та бүхэн бас яг энэ бүлгээс мэдэх болно. За тэгвэл ямар тэтгэлэг олгогдог вэ? Олгогдож буй нийт тэтгэлгүүд. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг жил болгон олгогддог байна. Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг мөн бас жил болгон олгогддог. Засгийн газрын гэрээгээр Монгол Улсаас гадаадад суралцагчдын тэтгэлэг гэж бас байгаа. Засгийн газрын гэрээгээр Монгол Улсад суралцагчдын тэтгэлэг, төрийн албан хаагчийн нэг хүүхдийн төлбөрийн зардлыг улсаас даадаг юм тэтгэлэг байна. Оршин суугаа газраас 500 км буюу түүнээс хол байршилд суралцагчдын замын зардлыг төрөөс даадаг юм тусламж тэтгэлэг байна. Дээд боловсролын сургалтын байгууллагад буцалтгүй тусламжаар суралцагчдын зардлыг төрөөс даадаг юм тэтгэлэг байна. Багш мэрэгчлэр элсэгчдийн 650 онооноос дээш оноотой суралцагчдын төлбөрийн зардлыг улсаас даадаг юм бас тэтгэлэг байна. За дараагийн тэтгэлгийг хамтдаа харъя. Оюутны хөгжлийн зээлийг Монгол Улсын яг энэ төрөөс олгож байгаа юм бас зээл байна. За өндөр хөгжилтэй орны магистр, докторантурт суралцагчдыг олгодог бас юм тэтгэлэг байна. За багшлах дадлагын зардлын тэтгэлэг бас байна. За дэлхийн шилдэг топ 100 ихтэй сургуульд суралцагчдад олгодог амжиргааны зардал, сургалтын төлбөрийг даах юм тэтгэлэг байна. За урамшууллын тэтгэлэг байна. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж байна. За амжиргааны зардлыг төрөөс даадаг гэсэн иймэрхүү тэтгэлэг, тусламж байдаг юм байна. Тэгэхээр эдгээр нийт тусламж, зээл тэтгэлгүүдийн талаарх мэдээллийг бас төдийлөн оюутнууд эцэг эхчүүд сайн мэддэггүй болохоор та бүхэндээ бас дэлгэрэнгүй мэдээллийг тус хүрчлэн хүргэхээр бэлтгэсэн байгаа. За тэгвэл юуны өмнө Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар та бүхэндээ дуулгая. За Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг жил болгон үндсэндээ 4 сар, 11 сард материалыг хүлээн авч, 12 сар, 5 сард Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит оны шилдэг оюутан шалгаруулах ийм тэтгэлгийг олгодог байгаа. Тэтгэлгийн нийт хэмжээ шилдэг оюутнаар тодорсон оюутанд нийтдээ 1 сая 200 мянган төгрөгийг нэг удаа олгодог байгаа. За үндсэндээ 30 хүртэлх тооны оюутан суралцагчдад үүнийг олгодог ийм тэтгэлэг байгаа. Тэгэхээр энэхүү тэтгэлгийн талаарх үндсэндээ тавигдах шаардлага, холбогдох журмыг та бүхэн засгийн газрын 2014 оны 111-р тогтоолын хавсралтаас харж болно. Тэгэхээр үндсэндээ шилдэг оюутанд Монгол Улсын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журмаа гэсэн энэ журмаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тэгэхээр эндээс хамгийн гол зүйлүүдийг та бүхэндээ бас дурдаа явьчээ. Ямар оюутан үнийг энэхүү тэтгэлгийг авах боломжтой вэ гэхээр 4 улирал дараалан голч дүн нь 3.6 буюу түүнээс дээш дүнтэй суралцсан оюутан авна. Тэгэхээр 4 улирал дараалан гэдэг маань 3 буюу түүнээс дээш курсын оюутан авах боломжтой гэсэн үг. За нийгмийн сайн сайхан чиглэсэн ажилд оролцсон болон өөрөө санаачлан хэрэгжүүлсэн байх ёстой. За монгол хэл, ёс заншил, түүх өв уламжлаа хамгаалсан, хадгалсан, түүнийг сурталчилсан альва үйл ажиллагаанд оролцсон, санаачлан зохион байгуулсан гэх мэтчлэн хэд хэдэн тавигдах шаардлагууд байгаа. За тэгэхээр би сая дурдсан 4-11 сард материалыг авдаг, 5-12 сард бол үндсэндээ шалгуур явдаг. Тэгэхээр ямар оюутанд олгодог вэ гэхээр үндсэндээ нийт оюутны материалыг сургуулийн оюутны зөвлөл, оюутны холбоо, сургуулийн удирдлагуудаар дамжуулан авч, эхний ээлжинд материалд үнэлгээ хийн 50 оноо хүртэл дүн тавина. Хоёр дахь ээлжинд оюутан болгоноос эсээ авч тухайн эсээ бас 50 оноогоор үнэлж 85 буюу түүнээс дэш оноо авсан оюутнууд ерөнхийлөгч болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг авдаг. Тэгэхээр ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг мөн адилхан тавигдах шаардлага нь адилхан 40 хүртэлх оюутан суралцагчид авах боломжтой.
тэтгэлгийн хэмжээ бол 1 сая төгрөгийн тэтгэлэг олгодог ийм тэтгэлэг байна. Тэгэхээр одоо бол 10 сар өнгөрч байна. 11 сарын 15-ны хүртэлх хугацаанд ерөнхийлөгч болон ерөнхий сайдын нэрмж тэтгэлгийг та бүхэн авахыг хүсвэл материалаа өгөхийг бас та бүхэнд уриалмаар байна. За, хоёр дахь тэтгэлгийг хамтдаа харцгаая. Засгийн газрын гэрээгээр Монгол улсаас гадаадд суралцагчдын тэтгэлэг. Тэгэхээр энэ тэтгэлгийн төлөө бол одоо миний үед намайг оюутан байхад оюутан залуучууд болгоны бас гадаад суралцахыг хүсдэг, төрөөс зардлыг даалгахыг хүсдэг томоохон тэтгэлэг байсан. Үүний талаар мэдээллийг хүргэе. За, тэтгэлэг бол үндсэндээ сургалтын төлбөрийн тэтгэлэг, мөн тухайн улсад суралцах хугацааны амжиргааны зардлыг улсаас даах ийм тэтгэлэг бол олгогддог байгаа. За, гарсан 2016, 17, 18 буюу сүүлийн 3 жилийн хугацаанд гарсан зардал нийт явсан оюутны тоог та бүхэндээ бас хүргэе гэж бодож байна. За, 2016 онд бол 16 онд 1 тэрбум 268 сая төгрөгийн нийт зардлаар 258 оюутан гадаадд төрийн зардлаар тэтгэлгээр сурсан байна. 17 онд 2 тэрбум 30 сая төгрөгийн зардлаар 148 оюутан сурсан байна. 2018 онд 1.1 ойролцоогоор 5 тэрбум төгрөгөөр 123 оюутан бол сурсан байна. Тэгэхээр ялангуяа гадаадд төрийн зардлаар суралцж байгаа оюутан залуучуудын тоо бол 100-аас дээш оюутнууд бол авч байгаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь яг энэ тэтгэлгийн хүрээнд хэлэхэд энэхүү тэтгэлэг нийт оюутан залуучуудад нээлттэй бус хаалттай явагдгаа гэдэг гомдол бол оюутан залуучуудаас ардчсан оюутны холбоонд их ирж байгаа. За, тэгэхээр энэхүү тэтгэлгийн талаарх мэдээллийг та бүхэн авахыг хүсвэл Засгийн газрын 2012 оны 19-р тогтоолыг харах хэрэгтэй. Энэхүү тогтоолын хавсралт журам нь юу вэ гэхээр дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амжиргааны зардлын зээл олгох журмаа гэсэн байна. Энэ журмаас дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн авч болно. За, ямар оюутанд олгогддог вэ гэхээр хоёр улсын хоорондын засгийн газрын гэрээний дагуу одоо үндсэндээ оюутан тэтгэлэг олгогдож байгаа. За, үндсэн гол шалгуур бол сургалтын голчтон 2.8-аас доошгүй байх гэсэн үндсэн шаардлагыг бол тавьж байгаа. За, тэгэхээр гадаадын тэтгэлгээр явахын тулд заавал та барьцаа тавьсан байх ёстой. Тухайн барьцаанд байр ч юм уу тодорхой хэмжээний өндөр үнэлгээтэй зүйлийг та барьцаасан байх ёстой. За, тэгэхээр энэхүү тэтгэлгийг манайхан бас судалж үзээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. За, дараагийн тэтгэлэг бол гадаадаас засгийн газрын тэтгэлгээр Монгол улсад сурж байгаа оюутан залуучуудын тэтгэлэг гэж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ тэтгэлэг бол сургалтын төлбөр бас амжиргааны зардлыг бас гаргадаг байгаа. Өөрөөр хэлбэл гадаадын улс орны оюутан залуучуудаа бас энэ мэдээллийг хүргэж байна. За, Монгол улсын хэмжээнд жилд 100-аас дээш гадаадын оюутан залуучууд төрийн тэтгэлгээр бас Монгол улсын хэмжээнд бас сурдаг шүү. Тэгэхээр гадаадын оюутан залуучууд та бүхэн бас Монгол улсад засгийн газрын зардлаар суралцах бүрэн боломж байгаа шүү гэдгийг та бүхэндээ дурдахад таатай байна. За, ингээд дараагийн тэтгэлгийг харцгаая. Дээд боловсролын сургалтын байгууллагад буцалтгүй тусламжаар суралцагчдын зардал гэж байгаа. Тэгэхээр яг энэ слайдн дээрээс онцолж хэлэхэд эцэг эхчүүд оюутан залуучуудад нэн мэдэж байх ёстой гэдэг юм уу? Гол мэдээллүүд бол энэ буцалтгүй тусламжууд бол байгаа. Тэгээ цааш нь бас өөр хүмүүстээс мэдээлээрэй гэж та бүхнээс хүсмээр байна. За, нэгдүгт нь буцалтгүй тусламжаар олгож байгаа тэтгэлэг бол сургалтын төлбөр амжиргааны зардал зориулан олгодог тэтгэлэг байгаа. За, гарсан зардлыг сүүлийн 3 жилийн байдлаар харахад жилд дунджаар 5,000-аас дээш оюутан энэ буцалтгүй тусламжийг бол авдаг юм байна. Хамгийн сүүлийн үеийн 2018 оны мэдээллээр 5967 оюутан энэхүү тэтгэлгийг авсан байгаа. Нийтдээ 8 тэрбум 369.2 сая төгрөгийн зардал нийтдээ төрөөс бол зөвхөн энэ буцалтгүй тусламжид зориулан гарсан байгаамаа. Тэгэхээр буцалтгүй тусламж дээр та бүхэн засгийн газрын 2014 оны 71-р тогтоол буюу дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэг олгох журмыг харах хэрэгтэй. Тэгэхээр эндээс яг ямар хүнд буцалтгүй тусламжийг олгох вэ гэдэг үндсэн шаардлагуудыг та бүхэндээ бас хүргэе. Нэгдүгээр нь бүтэн үнчин суралцагч. За, хэрвээ бүтэн үнчин суралцагч байвал та улсаас 100% үнэлбэргүйгээр зардлаа даалган суралцах боломжтой. Хоёр дахь нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг их нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагчид сургалтын төлбөрийг улсаас даадаг байна. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагчид бас сургалтын төлбөрийг 100% олгоно. Багш бэлтгэдэг төрийн өмчийн ихтэй сургуульд багш мэргэжлэр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтанд 650-аас 750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 100% даадаг юм байна. Тэгэхээр багш мэргэжлэр бас
эзэмшигч байгаа ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид маань бас энэ мэдээллийг анхаараарай гэж хэлмээр байна. За нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд бакалаврын зэрэгээр зэрэг суралцдаг бол нэг хүүхдийн сургалтын зардлыг улсаас 100% дадаг юм байна шүү. Тэгэхээр энэ бол төдийлөн бас хүн болгоны мэдээд байдаггүй мэдээллүүд байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг эцэг эхчүүд та бүхнийг бас анхааралтай аваасаа гэж бас хүсэж байна. За дараагийн тэтгэлэг тусламжийн талаарх мэдээллийг харъя. Төрийн албаагчийн нэг хүүхдийн төлбөрийн зардал. За өөрөөр хэлбэл тэтгэлгийн хэмжээ бол сургалтын төлбөрийг бол даана. За энэхүү журам нь засгийн газрын 2000 оны 201-р тогтоолоор бол батлагдсан гарсан төрийн албаагчийн гэр бүлээс суралцж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журмаа гэж байна. За энэ бол төрийн албаа хаагч болгоны сайн мэддэг үндсэндээ тэтгэлэг байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ төрийн албаагчийн хүүхэд оюутан бол тухайн төрийн албаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийн зардлыг улсаас даах юм засгийн газрын тогтоол байдаг юм байна шүү. За жил дунджаар 2016 онд 533 оюутан авсан байна. 2017 онд 268 оюутан, 2018 онд авсан оюутны мэдээлэл бол одоогоор ирээгүй байна. За нийтдээ 200 гаруй сая төгрөгийн зардал төрийн албаагчийн хүүхдийг сургахад зарцуулагддаг юм байна гэсэн мэдээлэл бол байгаа. За ингээд дараагийн мэдээллийг харцгаая. За оршин суугаа газраасаа 500 км-ээс хол байршил суралцагчдын замын зардлыг төрөөс дадаг юм байна. Хуучин яг энэ 500 км-ээс хол байршил суралцж байгаа оюутан залуучуудын өвлийн амралтаар ирж очсон зардал бус зөвхөн нэг талын зардлын замын зардлыг улсаас дадаг байсан бол оюутан залуучууд эцэгчүүд хандаж хэлэхэд хоёр талын зардлыг төрөөс дадаг болсон шүү гэдгийг хэлмээр байна. За жил дунджаар 10,900 орчим оюутан ирж очих зардлаа улсаас даалгадаг юм байна. За үүний гол онцлог нь юу вэ гэхээр зөвхөн өвлийн амралтын ирж очих унааны зардлыг дадаг. За үүний тарифыг бол үндсэндээ автоврын тухайн хөдөө орон нутг руу явдаг үндсэн тарифаар тооцож хүүхдүүдэд олгодог юм байна. За энэ талаарх мэдээллийг засгийн газрын 2011 оны 102 дугаар тогтоол буюу оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн энэхүү хавсралтаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. За дараагийн оюутан чиглэсэн тэтгэлэг. Багш мэрэгчлэр элсэгчдийн 650-аас 751 буюу 751-ээс дээш оноотой суралцагчдын төлбөрийн зардал. За тэгэхээр ялангуяа энэ өөрөө багш мэрэгчлэр элсэгч оюутан залуучуудын тоог нэмэгдүүлэх, тэдний сургалтын чанарыг сайжруулах зорилготой төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого юм а. Тэгэхээр энэхүү тэтгэлгийн хүрээнд нийтдээ сургалтын төлбөрийг бол улсаас дадаг. За нийтдээ жил дунджаар 1000 гаруй оюутан буюу хамгийн сүүлийн үеийн мэдээл 2018 онд 1145 оюутан энэхүү тэтгэлгийг бол авсан байна. Нийтдээ төрийн зүгээс 930.2 сая төгрөг хамгийн сүүлийн байдлаар багш мэрэгжил эзэмшиж байгаа оюутнууд зарцуулагдсан байна. За энэ талаарх мэдээллийг та бүхэн авахыг хүсвэл засгийн газрын 2014 оны 71-р тогтоолын хавсралтыг харах хэрэгтэй. За үндсэндээ гол шалгуурыг та бүхэнд хүргэе. Элсэлтийн ерөнхий шалгалтанд 650-аас 750 оноо авсан сурагчийн сургалтын төлбөрийг 70% хүртэл төрөөс даана. Хэрвээ 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100% хүртэл даах ийм засгийн газрын тогтоол байдаг юм байна. Тэгэхээр багш мэрэгчлэр суралцах гэж байгаа суралцагчид маань оюутан сурагчид өнөр маань энэ тэтгэлгийг бас анхаараарай гэж хэлмээр байна. За дараагийн тэтгэлэг багшлах дадлагын зардал. За тэгэхээр ялангуяа багш мэрэгчлэр боловсон хүчин бэлтгэж байгаа төрийн өмчийн ихтэй сургуулийн оюутнууд хөдөө орон нутагт багшлах дадлаг хийхээр болсон болвол энэхүү тэтгэлгийг та бүхэн заавал анхаарч авч үзээрэй гэж хэлмээр байна. За энэхүү тэтгэлэг бол багшлах дадлагын зардлыг төрөөс дадаг тэтгэлэг байгаа. Өөрөөр хэлбэл хэнд олгогддог вэ гэхээр багш бэлтгэдэг төрийн өмчийн ихтэй сургуульд амжилттай суралцж байгаа хөдөө орон нутагт багшлах дадлаг гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30%-тай тэнцэх хэмжээний амжиргааны зардлыг төрөөс дадаг. Энийг жилд нэг удаа олгодог ийм тэтгэлэг байна шүү. Тэгэхээр багшаар сурж байгаа оюутан залуучууд маань энэ тэтгэлгийг бас анхаараарай гэж хэлмээр байна. За дараагийн тэтгэлэг оюутны хөгжлийн зээл. За боловсролын зээлийн сангаас олгож байгаа
гол тэтгэлэг бол оюутны хөгжлийн зээл. За оюутны хөгжлийн зээл бол үндсэндээ 2017 оноос Монгол улсын оюутан залуучуудын одоо сургалтын төлбөрийг төрөөс дааж тэдний нуруунд дээр бас сургалтын төлбөрийн ачааллыг бууруулах үүднээс энэхүү зээлийг олгож байгаа. За хуучин 5% хүүтэй олгодог байсан бол одоо ямар ч хүүгүйгээр оюутны хөгжлийн зээлийг төрөөс олгож байгаа гэдгийг та бүхэндээ бас дуулгамаар байна. За оюутны хөгжлийн зээл жил дунджаар 2000 гаруй оюутан хамрагдаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2172 оюутан сургалтын төлбөрийн зээл бол авсан байна. Оюутны хөгжлийн зээл оюутан байхдаа та сургалтын төлбөр төлөхгүй төгсөөд ажлын байран дээр гараад сургалтын төлбөрөө төлөх юм нөхцөлтэйгээр авдаг зээл байгаа. За оюутны хөгжлийн зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоол буюу дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох эргэн төлөвлөх журмыг та бүхэн харах хэрэгтэй. За эндээс үндсэн гол нөхцөл шаардлагуудыг та бүхэнд хүргэе. За та оюутны хөгжлийн зээлд хамрагдахын тулд эсэлтийн ерөнхий шалгалтанд 600 болон түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай. Таны голчтон 2.8 болон түүнээс дээш оноотой бакалаврын түвшний оюутан байх хэрэгтэй. Голчтон 3.2 болон түүнээс дээш голчтонтой магистр, докторийн оюутан мөн боловсролын зээлийн сангийн мэдээллийн системд бас бүтгэгдсэн байх ёстой юм байна шүү. За эндээс нэмэлт байдлаар тодруулж хэлэхэд ялангуяа таны сургалтын чанар улирал болгоны сургалтын чанартай нь өмнөх улирлын дүнгийн голчоос заавал агсан түвшинд байх ёстой гэсэн шаардлагыг бол тавьж байгаа. Тэгэхээр оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээллийг та бүхэн бас анхаараарай гэж хэлмээр байна. За дараагийн төрөөс олгож буй тэтгэлэг бол өндөр хөгжилтэй орны магистр, докторантууд суралцагчдад олгодог тэтгэлэг байна. За энэхүү тэтгэлэг юунд зориулж гардаг вэ гэхээр нэгсэндээ гадаадд сурж байгаа оюутан залуучуудын сургалтын төлбөр амжиргааны зардалд зориулан гардаг юм тэтгэлэг байна. За үндсэндээ энэ бас Монголын оюутан залуучуудын бас гадаадд сурахыг хүсдэг гол одоо тэтгэлгийн нэг бол байгаа. За үндсэндээ 2016 онд 149 оюутан, 2017 онд 151 оюутан, 2018 онд 72 оюутан бол авсан байна. Нийтдээ төрийн зүгээс 3 тэрбум гаруй хэмжээний зардал одоо энэ гадаадд магистр, докторийн зэрэгээ сурж байгаа оюутнууд гардаг байна. За ялангуяа эндээс нэг зүйлийг бас та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. Дэлхийн топ 100 сургууль буюу өндөр хөгжилтэй улс орны магистр, докторийн түвшинд сурж байгаа оюутнуудын яг энэ гарч байгаа зардал хүнд олгогдож байгаа, ямар шалгуураар олгогдож байгаа нь Монголын нийт оюутан залуучуудад нээлттэй бас хаалттай байдгаа гэдэг гомдлуудаас манай дээр ирж байгаа. Тэгэхээр ямар 72 оюутан 2018 онд авсан, 17 онд авсан 152 оюутны талаарх мэдээллийг албан ёсоор боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яамд ардсан оюутны холбооны зүгээс бид бүхэн хүсэх болно. Ингээд ямар шалгуураар хэн гэдэг оюутан авсан талаарх мэдээллийг дараагийн удаа та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр энэхүү тэтгэлгийн талаар мэдээллийг авахын тулд та засгийн газрын 2012 оны 19 дугаар тогтоолыг та бүхэн харснаар тавигдах шаардлага холбогдох мэдээллийг авах боломжтой. Үндсэн гол шаардлага нь юу вэ гэхээр хоёр улсын засгийн газрын хоорондын гэрээ гэдэг асуудал бол яригдж байгаа. Мөн сурлагын голчтон 2.8 буюу түүнээс дээш үнэлэгдсэн байх ёстой гэдэг асуудал бол яригдж байгаа. За дараагийн гол тэтгэлэг бол дэлхийн шилдэг 100 ихтэй сургуульд суралцагчдад олгодог тэтгэлгийн асуудал байгаа. Тэгэхээр мөн л адилхан сургалтын төлбөр амжиргааны зардлыг бол олгож байгаа. За хамгийн сүүлийн үеийн байдлаар дэлхийн топ 100 сургуульд сурсан оюутны тоо 154 оюутан бол байгаа. За элбэг дурж ерөнхийлөгч байхдаа дэлхийн топ 100 сургуульд сурдаг оюутан залуучуудын зардлыг төрөөс даалгах асуудлыг бол санаачлан хэрэгжүүлсэн. За Монгол Ардын нам гараад энэ асуудлыг бол зогсоосон гэсэн боловч өдийг хүртэл өнөөдөр бас энэ оюутан залуучуудын топ 100 сургууль сурж байгаа оюутнуудын тэтгэлэг улсаас зарлагдаж байгаа шүү. Тэгэхээр оюутан залуучууд хэрвээ та топ 100 сургууль суралцах эрхийн бичиг авч чадсан бол энэхүү тэтгэлгийг бас авах боломжтой юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Эндээс онцолж нэг зүйлийг та бүхэнд хэлэхэд топ 100 сургууль гэж ямар сургуулийг хэлдэг вэ? Тэгэхээр үндсэндээ хоёр үндсэн том дэлхийн ихтэй сургуулиудын ранкийг тодорхойлдог үндсэн юм сайт байгаа. За эндээс үүнийг та бүхэнд бас мэдээллээ. За дэлхийн шилдэг ихтэй сургуулиудын зэрэглэлд тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Times Higher Education World University Rankings буюу энэхүү сайтаар та бүхэн ороод энэхүү мэдээллийн дагуу Google дээр хайж ороод
дэлхийн топ 100 сургуулийн мэдээллийг харах боломжтой. Мөн Academic Ranking of World Universities буюу энэхүү бас жагсаалтаас дэлхийн топ 100 сургууль мөн үү биш үү гэдгийг та бүхэн харах ёстой. За энэхүү мэдээллүүд засгийн газрын 2013 оны 271-р тогтоол дээр бол дэлгэрэнгүй байдлаар орсон байгаа гэж та бүхэндээ хэлмээр байна. За дараагийн гол та бүхэндээ хүргэх мэдээлэл бол урамшууллын тэтгэлэг. За урамшууллын тэтгэлэг бол ямар оюутанд олгодог вэ гэхээр ялангуяа тухайн суралцж буй мэрэгчлэрээ сайн суралцж байгаа, амжилттай суралцж байгаа оюутан залуучууд болон нарийн мэрэгчлэр буюу чухал ач холбогдолтой мэрэгчлүүдээр бас амжилттай суралцж байгаа оюутнуудыг урамшуулах зорилготой олгодог тэтгэлэг байгаа. За энэхүү тэтгэлгийн талаар мэдээллийг авахыг хүсвэл засгийн газрын 2014 оны 71-р тогтоолын хавсралтыг та бүхэн харах хэрэгтэй. За үндсэн гол зүйлийг та бүхэндээ хэлж өгье. Сургалтын төлбөрийн 50% хүртэл олгодог ийм тэтгэлэг нь нэгд байна. За энэ бол ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа 720 оноо буюу түүнээс дэш оноо авбал сургалтын төлбөрийн 50% хүртэлх одоо урамшууллыг та бүхэнд олгох нь байна. За магистр докторийн зэрэгээр суралцж байгаа оюутнуудын хувьд за үндсэндээ 3.6-аас дээш голчтой байвал таны сургалтын төлбөрийн 75% буюу түүнээс дээш хэмжээний одоо тэтгэлгийг бас олгох юм байна. За мөн бас 3.8-аас дээш байвал магистр докторийн оюутнууд бас түүнээс дээш хэмжээний тэтгэлэг авах бүрэн боломжтой. За эндээс онцолж хэлэхэд олон улсын олимпиад уралдаан тэмцээнд эхний 3 байранд орсон тохиолдолд таны сургалтын төлбөрийг төрөөс 100% үнэлбэргүй даана гэсэн юм засгийн газрын тогтоол байдаг юм байна. Тэгэхээр бас амжилттай сайн суралцж байгаа оюутан залуучууд урамшууллын тэтгэлгийг авах боломжтой юм шүү гэдгийг та бүхэнд бас дуулгамаар байна. За дараагийн тэтгэлэг. За энэхүү тэтгэлэг бол одоогоос 10 гаруй жилийн өмнө бол Монголын нийт оюутан залуучууд маань автобусанд үнэлбэргүй зорчдог ийм хөнгөлөлттэй байсан. За өөрөөр хэлбэл виза картн дээр автобусны хөнгөлтийн хуулга гэсэн жижигхэн хуулгыг наагаад автобусанд үзүүлээд үнэлбэргүй явдаг байсан. За цаг хугацаа өнгөрөх тусам оюутны автобусанд үнэлбэргүй зорчдог эрх маань бас багассаар байгаад нэгсэндээ 2010 он гэхэд шар виза картаар үнэлбэргүй зорчдог байсан бол 13-аас 15 онд оюутны смарт карт нэвтрэн орж оюутны хөнгөлөлтийн үнэлбэргүй зорчдог эрх бол багассан. Өөрөөр хэлбэл 44 удаа оюутан бол үнэлбэргүй зорчдог эрхтэй болсон. За 15 оноос хойш бол U-Money картаар зорчдог болоод за нэгсэндээ Монгол Ардын нам засаг авч 44 удаа үнэгүй зорчдог байсан эрхийг 22 болж буулгасан байгаа. За тэгэхээр ардсан оюутны холбооны дараагийн бас бидний хийх томоохон ажлын нэг бол оюутан чиглэсэн хөнгөлөлт, тэтгэмж, тэтгэлэг, тусламж, зээлийг та одоо төр барьж байгаа эрх баригчид бууруулахгүй байхыг та бүхэнд бас хүссэн мөн бас шаардсан албан тоодуудыг бид нар хөргүүлэх болно. За ялангуяа 22 удааг бид нар 44 удаа буцаад үнэгүй зорчдог болгох талаар холбогдох байгууллагуудад албан тоодыг хөргүүлэх болно. За энэ бол нэгсэндээ 70,200 төгрөгийн тэтгэмж байгаа. За энэхүү тэтгэлгийн асуудал нь юу вэ гэхээр сар бүр 70,200 төгрөгийг төрөөс олгодог байсан. Өөрөөр хэлбэл эхтэй сургуулийн оюутны тэтгэлэг буюу 2011-2012 онд бүх оюутанд энэхүү тэтгэлгийг үндсэндээ олгодог байсан бол 2013 оны 9 сараас голчтон харгалзан олгодог болсон. 2016 оны 9 сараас за улс орны эдийн засаг муу байгаатай холбогдуулан за бүх энэ 70,200 тэтгэлгийг бол зогсоосон. За өнөөдөр улс орны эдийн засаг сайжирсан гэж одоо төрийн эрх баригчид үзэж байгаа болвол 70,200 төгрөгийн тэтгэлгийг адаад бүх оюутанд биш юмаа гэхэд сурлагын амжилт үзүүлж байгаа оюутнуудад олгодог байхыг та бүхнээс бас хүсмээр байна. Энэ талаарх аль бие усны хүсэлтийг Монгол Улсын засгийн газарт бас ардсан оюутны холбооны зүгээс хүргэнэ. За мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудыг 2016 оны 9 сараас эхлэн 70,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсныг зогсоосон. За 2019 оны төсөвт болвол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд олгодог болно гэсэн за энэ заалт бол орж байгаа юм байлээ. За энийг бас цаашид бас мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад 70,000 төгрөгийн тэтгэлэг олгоосоо гэдэг одоо байр суурьтай байгаа бид бүхэн. За ингэхээр дараагийн бүлэг рүү оръё. За тэгэхээр
Сая бид нар Монгол улсын төрийн зүгээс оюутан залуучуудад олгодог хөнгөлөлт, тэтгэмж, тэтгэлэг, зээлийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Ялангуяа энэ талаарх мэдээллийг ихэнх оюутан залуучуудаас мэддэггүй болохоор шаардлагатай хэрэгцээтэй мэдээлэл та бүхэнд хүргэж байна гэж бид бүхэн ойлгож байгаа. Хайваны засгийн газрын тэтгэлэг жил болгоны 1 сард үндсэндээ тэтгэлгийг олгодог. За 1 сард үндсэндээ материалыг хүлээн авдаг байгаа. За Оросын холбооны улсын засгийн газрын тэтгэлэг мөн бас 1 сард, Япон улсын засгийн газрын тэтгэлэг 1 сард, Шведийн тэтгэлэг 1 сард, Шинэ Зеландын засгийн газрын тэтгэлэг 2 сард, Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг 3 сард, за Бүгд найрамдах Солонгос улсын тэтгэлэг 3 сард, Польш улсын тэтгэлэг 3 сард, Бүгд найрамдах Хятад улсын тэтгэлэг 3 сард, Турк улсын тэтгэлэг 3 сард, за Австрали улсын засгийн газрын тэтгэлэг 4 сард, за Австри улсын тэтгэлэг 4 сард, Бельги улсын тэтгэлэг 4 сард, Итали улсын тэтгэлэг 5 сард, Унгарын тэтгэлэг 6 сард, Канадын тэтгэлэг 6 сард, за Болгар улсын тэтгэлэг 7 сард, за Бүгд найрамдах Чех улсын тэтгэлэг 9 сард, Сингапурын засгийн газрын тэтгэлэг 10 сард, Германы засгийн газрын тэтгэлэг 10 сард, Их Британий тэтгэлэг 8-аас 11 сард материал хүлээн авч засгийн газар хоорондын гэрээгээр тэтгэлэг олох оюутнуудыг тодруулдаг юм байна шүү. Тэгэхээр оюутнууд одооноос өөрсдийн дүнгийн голч болон нийгмийн идэвхтэрээ анхаарч энэхүү тэтгэлэгтээ өөрсдөө бэлтгэхийг бас та бүхнээс уриалмаар байна. За ингээд өнөөдөр Монголын нийт оюутан залуучууд тэдний ард байгаа эцэг эхчүүдэд Ардсан оюутны холбооны зүгээс хүргэсэн төрийн зүгээс оюутнууд олгож байгаа тэтгэлэг, тусламж, зээл, хөнгөлтийн талаарх мэдээллүүдийг та бүхэндээ хүргэлээ. За ингээд оюутан залуучуудаа сурлага хөтөлмөрийн өндөр амжилтыг хүсье өрөөё. Анхаарал хандуулсанд баярлалаа.